За ингээд одоо бидний одоо өнөөдөр ийш очиод нөгөө Хөхнөр орхол. Хөхнөр тий. За тэн дээр очиод одоо бид нар чинь бас эртний чулуун зэвсгийн үеийн бас улбаатай бас сайхан нэгэн зоог. Тэр хоолыг өнөө хүртэл манай Баян Онгор аймгийн гурван булаг сум маань одоо хүртэл сайхан хадгалаад аваад явж байгаа тий. Энэ хоол маань одоогийн нэршлэр бол ямар нэртэй вэ? Хавчаахаа. За хоёр чулууны дунд тавьчин тийм ээ. Тий. За тийшээ бид нар ч аршаанаар дайраад өгсөн тийм үү? Тэр нь аршаанаар дайрах. Замар аршаанаар дайрах уу? За тэгээд очиж байгаа хоолоо газар дээр нэдүүлээр гөрөж. Тэгэх үү? Тэгөө. За ягарах уу замдаа. За энэ мөсийг бол одоо ингээд хайлаад дууслаа гэж дуусахаар яг зуны цаг үед дууслаа гэж шинждэг юм байна. Гэхдээ энэ өдөд бол яг хуу дээхэн үед бол энэ мөс энэс илүүр юм том байдаг байсан юм байна л да. Тэгээд цаг үеэ бас багасгаад ингээд явсан. Тэгээд энэ болохоор бас ингээд зуны цаг үедээ ингээд мөнхийн мөс байдаг ийм газар байна да. Тэр мөнхийн аршаа гэдэгтэй адилхан мөнхийн цагаан мөс байдаг газар. Сайхан хангаа байна. За дамдаа гарцгаая. Овоо байна тий. Тэгээ энэ аваа энэ ихэд манай нарийн аршаа гэдэг ер нь одоо аршаа дээр ирсэн. Тэгээ элэг одоод дотоод одоо 5 цул сайн ийм аршаа ундраад урсч идэг. Өвөл ирээд уухад бол нэг тийм бүлүүхэн байж шүү дээ. Бүлэх. Өвөл үү? Өө за. Зум бол хагтшаал одоо ингээл магнагдшаад идэг. Цаг уурна ингээд зөрөөд байд юм ээ тий. Тийм учраас. Өвлөн бүлээн. Одоо бол ингээд энэ хаяагаар ингээд тэр чигтээ ингэж гардаг болоод дээдлээсээ байхгүй. Дандаа ингээд хаяанаас ундраад. Тийм биш тий. Энэ ерөөсөө яг нэг юу оргилох шиг юм. Хаяа болгоноос ингээд. Тий. Хаяа болгоноос ингэж гараад. За. За сайхан энэ аршаанаас ингэж сайхан хүртнэ гэдэг бас хөв төөрг юм да. За тэгээ бас ингээд нутгийнхаа сайхан өсөлт газрыг үзүүлж цаг заваа гаргаж ингэж яваа. Та бүгдтэй баярлж байна. Тэгээд энэ сайхан аршааныг бас ингээд энэ сайхан зэсэн аяганд ингэж явуулна гэдэг чи бас их аяг чиг шухал биз? Тэглгүй хөө. Энд байгаа нөгөө аршааны нэг эдис бас нөгөө алдагдахгүй тий. Тий, манайх ч энэ ч нуул нэг тийм халбаг малбаг байгаад идэг ус одоо тэгээд халбаг уу? Тийм үү? Энэ дээр байгаа хаа. Овооныхан ч байж. Хоёр. За аршаа. Илэг хотоодоо сайхан имжлэх. За тэгээ манайд энэ газар Баян Онгор аймгийн гурван булаг сумын аршаа ус. нарийн энэ аршаа. Нарийн аршаа тий? Нарийн аршаа. Нарийн аршаа дээр ирээд бас энэ илэг зүс ходоод бүх юм дэм сайн юм аршаа байдаг юм байна. За мөн одоо энд ирээд майхан саваа бариад тэгтээ байгальд хогоо тарихгүйгээр сайхан амрангаа ирээд энэ аршаанаас хүртэж бас болдог. Имжилж бас болдог байх нь. За. Аба. Энэ чулууныг халахаараа хийдэг хэр удаан яах вэ? Ер нь одоо нэг цаа халаачаад тэгээд нөгөө чулуун дээр хоол байж л байл. Өө баах идчихээ цадчаад эсэг явж байгаад ирээл идэхэд халуунаар халуун чулуун дээр удаан байж л. халуун байж. Ааха. Энийг босох уу? Одоо босгоно. Зузаан талын дээш нь харуулна тэрүүний хамаас. Ааха. За. Нилээ жинтэй юм багч мөч. Энэ талаас нь шүп ба. Нэргүүлэх үү. За ингээд хоёр гэж бүрхий. За энэ бол одоо танаа танаа сум одоо жинхэнэ бэрээд болно. Хэр удаа халаах уу? 2 цаг халаана. За 2 цаг халааж жагаад махаа шарна гэж шүү. Нэг аргал дээр яж байгаа. За сайхан цай маань сайхан идэж чих.
салхитай учраас чектэй ангалж байсан тасаар. Тэгээд энэ нурман дотор ингээд гүзэний бод хийгээд нурманд нь хочд юм байна. Тэгээд нөгөө ингээд нөгөө яваад ирэхэд нөгөө халуунаа хадгалж л байдаг. Тэгээд Та одоо яг энэ газраа нэг 2-3 уртсан энэ төр барьчил зүгээр юм шүү баг энэ. Тэгээд нэг гадны жуулчдыг хэдүүлээд эндээ татаад тэгээд одоо энэ нүүлжтийнхэн хоол цаг энэ хавчаахаагаа бас сурчлаад тийм ээ. Энэ хоолныхаа үхт үхийг яриад энэ хоолоор чинь дамжаад нүүлжтийн соёл давхар танигдах гэдэг шүү дээ. Тийм бодлого руу бас ингээд оруулах төр ус юунаас бас дэмжихөөдгөө дээ. ер нь одоо сүүлийн үед бол дамаа энэ аялал жуулчлалыг их дэмждэг болсон юм шиг. Тийм шүү дээ. Ер нь аялал жуулчид иржээч суманд орлого орно. Хүмүүс амжиргаад ээжлэн шүү дээ бас ер нь. Тийм байна. Тийм учраас энэ аялал жуулчлалыг талаар энд болохгүй юм байхгүй байгаа. Энэ жилийн тухайд одоо нөгөө түүх 100 жилийн ойтой учраас бол энд бол ямар ч байсан 3 гэр бол баригдана гэж байна. Баригдана. Ааха. Тэгээд одоо энд нөгөө 100 жилдээ оролцож байгаа улсууд бас ирээд гэдэг байгаад боломж бий. Энэ боломжийг бас бүрдүүлж ажиллана гэж бодож байгаа. За тэгвэл 3 улс 100 жилийн ойгоор энд гэр баригдах юм байна. За 100 жилийн ойгоор ирээд бас энэ хоол ямталж болох юм байна тийм ээ? Олно. За ингээд 100 жилийн ойгоор ирж манай эрдний өмнөх чулуун зэвсгийн үеийн эртний улбаатай хоол олвол чулуугаар одоо маш олон хоолыг бол хийжсэн түүхтэй. Чулууг улаасгаж хийн, чулуун дунд хавчиж хийн гэд. Түүний нэг хоол бол одоо энэ хавчаахаа гэдэг энэ хоолыг 100 жилийн ойгоор та бүхэн ирж бас сайхан амталж бас болох юм байна шүү. Энд одоо сайхан гэр мэр өдөн дээр бас баригданаа гэж баг энэ. Яа, борцой маань уусаа. Борж игсэн богдын аршаа гэж сайхан да. Нэг аяг чаана хойлоо. Суудал дээр байгаа. Таны аяг бас чулуу аяг уу? Аа тий. Утга ботхон өртөл чулуун зэсэг үе байгаа юм шиг. За. Энэ сайхан нуурын ус. Аршаа. Манай Энэ сайхан мөх цастай. үнэн зингэг. Үнэн зингэг. Мөнхийн одоо цастай өнөөс оргилж байгаа. Энэ одоо тэгэл аршаа шүү дээ. Асуудал ерөнхийдөө тэр цаатлын том үе мүйнээс асуулт дээр баг ажиллахгүй дээ. Аа. 8 сар 9 сар үзсэн шүү дээ. Тэр чигээр тэгэл аршаа дуухна. Аршаа дууч. Чи баг нэлээд өндөр гараацтай шүү. Ингэж игэн чинь. Гутгаа од ирлээ. Ой яа. Сэлэм. Хэвээ хэлээ. Сэлмээрээс байгаа огтлноо ясаа. Хоол нь олог багч хутам мут аваад ирсэн байна уу? Арай эрт аваад ирээгүй юу? Одоогоос гарлаа шүү дээ хоол. За ингээ байцаа дэвсч өөр маха төлөхгүй гэж одоо дэвсч өгж байгаа тийм ээ? Тэгж байгаа. Урд нь бол яг хөө зүгээр одоо шууд ингээл тавиал байцаагүй хийдэг байсан. Тэгээ энэ дээр давж байгаа чулууны өөрөө даацсан жин нь өөрөө махач ингээ шахаад гоо шүүс болоод ирэх юм тий бас. Тэг. Даралтаараа. Зя. Ийм л сайхан хоолтуудаа манай нүүдэлч монголчуудын хоол гэж Монгол хүний ур ухаанаар бүтдэг сайхан. Гисгэ байж. Гисгэ байж. Аа давс. Юу хэрц бэр цаваад ирэх юм. За одоо давсаа дээр навдлаад. Сонго ирчих юм аа. Тэр чулууны тэр чи байна уу? Ингээ давс.
Оо доороос та бүр янзын шууд жигнэгдээд эхэлж шнэ байцаа. Сомнисах ярус. Ой чи яг нөгөө уур муур зүгээр өстө гараа төлчих гээд нилээ харсан байх шүү. Тэг дэвч. Цааш яг гулгаж ийн үгүй юу? Би гулгаад байна шээ. Аа? Цааш гулгаж чи. За байж наас бэлж байгаа. Махнаа шээ. Жоог нааш тулах уу? За одоо ингэ тойрол гал хийх үү те? Харин юу хатуу. Хавчаахаа хоол одоо ингэ бэлэн болсон тийм ээ. Тэ одоо гарахад үлэн болж байна. Чулууг нь халаах гэж 2-3 цаг болд юм байна. За мах маань одоо болох гэж бас 2-3 цаг болд юм байна. Их нарийн ухаан шаарддаг юм байна тийм ээ. За ингээд нөгөө чулууны халж байгаа гараац халалт за мөн одоо тэгээд махыг энд одоо болгож байгаа эн чинь бас нэг Монгол технологи одоо байгаа шүү дээ тий ухаан. За ингээд Баян-Хонгор аймгийн 3 булаг сумын брэнд хоол болох хавчаахаа хоол одоо бэлэн болсон байна. За ингээд хоолоо зоглох үед үлээ. За одоо хоол зоглох энэ хоёр чулууны дунд байж байгаа. Одоо ингээд гарна да. Бүтэн хоньны. Одоо нэгэснээ хальвын авах гэж байна. Хальвын авах гэж байна. За. Наачсан гайгүй мах. За мах бол алдаагүй. За мах нь алдаагүй. Нааш явлаа. Нааш нь дэвлээ. Наа нэг. Би баг чулуугаар явж мах руу хараад байна шүү дээ. Чулуугаа авахгүй. За багийн дарга. За энд Сайхан зоог. за энэ хөө бацраа нүт. Эсний утга та. Тэ болтой ингээл сэлэм шиг юм гаргаад ирдэг нэг. Нөгөө канал дээр л үзчихсэн да одоо тэгээд. Энэ манай төгс хаан гэдэг одоо нэг пэйж хайг байгаа шүү дээ. Тэн дээр одоо яг энэ маш олон төрлийн хоолой бас идэв байгаа. Энэ Надад бас өгсөн. Та олон төмнийхээ хоол зав идэг хүндэж явах юм байна гэд энэ утгыг бас өгсөн байгаа. Тэгээ төгс хаан утганы дүүнэртэй баярлалаа. хоолны хувьд бол өөрөө гавчаахаа. За дээр үед бол одоо нөгөө хамгаалалт байхгүй одоо вайцаа хайс байхгүйгээр юу яадаг байсан. Шууд хоёр чулуунд гавчдаг байсан учраас бол маш их төлдөг. Одоо бол энэ бол нөгөө вайцаа хайсаар орж байгаа учраас нөгөө хамгаалт чинь тэгээ махан бол аймаар тэг төлөхгүй энд нөгөө ам чимд нь ингээд бүх юм ингээл байж. За ингээд сайхан нутгийнхаа энэ сайхан брэнд уламжлалт энэ сайхан нүүлжтийн эртнээс бүр ингээд хүннүүгээс сүнүүгээс улбаатаа гоё болсон. одоо энэ хавчаахаа гэдэг энэ сайхан хоолыг Монголын ард түмэндээ болон энэ хоолныхаас ёсыг бас таниулсан та бүгд бас талагч байна. Энэ төрлөх сайхан нутгийн маань 100 жилийн болно. Тэгээ. Тэгээ 100 жилийн ойд ирж байгаа одоо хүн болгон одоо уугуул суугуул энэ нутгиас гаралтай. Хүн болгон энэ сайхан нутаг орондоо ирж эндээ л залбирна. Эндээ сүү сайныхаа зайлзыг өргөнө. Эндээ байгалийн сайхныг үзнэ. Энэ бол одоо энэ сайхан нутгаар овголж явж байгаагийн энэ сайхан нутгийнхаа уул усан залбирж явж байгаагийн тэр тусмаа энэ сайхан гөхнөр энэ байгалийн үсгэл нутгаараа овголж ингэж явж байгаагийнхаа бахыг үзнэ штэ. Улсууд. Тэгээ тийм учраас одоо нутгийн маань 100 жилийн удахгүй дохиох гэж байна. Тэгээд энэ ирж байгаа 100 жилийнхаа ойд нутгийн зон олон минь та бүхэн маань одоо бас бүгдөө сайхан үр хүүхдтэйгээ ач зээтэйгээ хүрэлцэн ирээд одоо энэ сайхан нутгийнхаа үзэсгэлэнд өндөр жаргаланд тайрхан түүний биед орчих энэ гөхнуурийнхаа хөвөн дөр та бүхэн маань бас альчаал ядгаагаан тайлаад тийм ээ. Ингээд энэ сайхан хоолыг зоогдох бол боломж байна. За багийн дарга яг энэ хадам мөч дээр бас уцын дугаар хэлчих. Бас холбож зоог. Яг нь надтай одоо холбож болно. Тэгээ багийн дарга утасны дугаар бол 88 59 49 08 гэсэн юм дугаар байгаа. Тэгээд за энэ дугаар руу холбогдоод энэ хоолыг захиалаад гэр бүлээрээ болон хамт олон албан газар байгуулгаараа тийм үү. Ирээд одоо энэ сайхан хөх нуурынхаа энэ сайхан цэнгэг нуураараа сайхан цайгаа чанаж энэ уул усны буян энэ малын маханд нь шингэсэн энэ сайхан одоо хавчаахын хоол зоогийг бас энэ газараа зооглож бас болох юм байна. Нээлттэй байгаа. Тий. За ингээд 100 жилдээ урайлж байна тийм ээ. Урайлж байна. Тий. Бүгдөө ирээрээ.
Тэ нутгийн зон олон мэн уугуул бүгдөө ер нь бол 100 жил гэдэг бол энэ насанд л үзэж байгаа том гайхамшиг юм байна. Тэ. Тэгээд энэ үнийг бүгд сайхан ирж үзээрэй тийм ээ. Одоо нутгийн зон олонныхоо бүгдийг нь урьж яана. Бүгдөөнд нь энэ өдрийн сайхан одоо өнөөдөр зуны ихэнх сарын шөнийн 2-ны өдөр. За баг 2-ны баг 3-ны өдөр юм байна. Тэгээд эндээ бол бас дашнамтай өдөр байлоо. Балжнамтай одоо ингээд балжнамтай ийм сайхан өдөр тохиож байгаа. Өнөөдөр бол маш сайн өдөр. Одоо нөгөө хүүхд дугаах, нөгөө бэр гуйх, за одоо хүүхдийн дайг авах ийм сайхан өдрүүд тохиосон ийм өдөр. Эсгэд ургатан та бүхний маань энэ нэвтрүүлгийн хамт олон өнөөдөр манай Гөхнүүр одоо Хоймор сайхан нутгийн хамгийн хойморт нэрж байгаа. Баянгар аймгийн хоймор нутгийн хамгийн хойморт нэрж байгаа. Тий. Далайн төвснөөс дээшээ нэг 2800 хавцаа ирдсэн байгаа шүү дээ. Одоо бараг 3000 шахууд ирдсэн. За одоо манай энэ өндөр жаргалан тайрхан бол нэг 3200. Ийм сайхан нутаг шүү дээ. За ингээд нүүлжлийн хоол бол маш олон төрөл байдаг. Өнөөдөр та бүхэндээ хоёр чулууны дунд ингээд хавчиж болгодог хавчаахаа гэдэг. Хавчиж болгодог болохоор нь хавчаахаа гэж нэрлсэн байна. За нурман дотор одоо гүзээний боодгийг болгох, газрын хорхох, газар доор болгох гэд Монголын хоолыг ярих юм бол 3000-аас хол давсан хоол цаа байдаг. Үүнийг нэг хоол болоод өдийгээ өнөө хүртэл одоо бас хадгалж, хайрлаж энэ хоолныхаа үе уламжлалыг хадгалж яваа аймаг бол Баян хонгор аймгийн Гурван булаг сумын одоо брэнд хоол байна. За ингээ Гурван булаг сум маань энэ 100 жилийн сайхан ой болж байна. Тэгээд энэ ойд бас та бүхэн ирээд гэр бүлээр ирээд одоо энэ хоолыг захиалаад ингээд идэж бас боломжтой юм байна. За тэгээд мэдээж энэ хоолыг хэн хийх вэ, хаана идэх вэ гэдэг бол мэдээж одоо манай багийн дарга маань одоо ингээ өөрөө одоо ингэж жочноо хүндэлж ухтаж явдаг юм зоог байна. Тэгээд одоо гадны дотноос ирж байгаа энэ сум орнуудын 100 жилд ирж байгаа энэ байгалийн түүх газрыг үзэх гэж ирсэн хүмүүстэй сайхан хүндэлж одоо ингэж өөрөө одоо энэ зоогийг бас хийж өгдөг юм байна. Баярлалаа багийн дарга. За засгийн дарга баярлалаа. За баярлалаа. Та бүгдээ бас их баярлалаа. За ингээ манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа байгууллагын гарын бэлэгтэй. За ингээ гарын бэлгийг бас нэг гардуулж өгье. Тэгээд за тий одоо тэгээд юм хөгжиж байна. Бид нэр жижиг дунд үйлдвэр, үндэсний үйлдвэрүүд бас дэмжих хэрэгтэй юм байна. За энэ ээжийн кимчи гэдэг шарсан кимчи болох юм байна. За энэ кимчи байна. За энэ одоо ингээд шарсан кимчи ингэж байна. За ингээ хоёр төрлийн кимчи байна. За энэ манай нэвтрүүлгийн ивент итгэж компани, Эрдэнэ компани. За ээжийн кимчи гэдэг. 20 дахь жилдээ манайхыг ивент итгэж үндэснийхээ үр соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээж зорилгоор хамтран ажиллаж байгаа байгууллага. За баярлалаа. За эдний хамтран байгаа шүү. Бэлгэлж байгаа. За баярлалаа. За багийн дарга. Тий. Одоо энэ дараагийнх нь брендийг болгох гэдэг хоолны манай. Энэ хоолн дээр хамтарч ажиллаарай. Яривал одоо яг энэ утсаар нэгэд холбогдоор заа ёо. Тэгээд хамтарч ажиллах ба. Залуу хүн байгаа шагаад. Монгол одоо малчтынхаа өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээж зорилгоор энэ компаниуд маань бас ингээд өдийг хүртэл явхад бензин досроос тусалцааг үзүүлж хамтран ажиллаж байгаа компаниуд. Ард түмэнтэй хүн бол баяа ингэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Улсаа хөгжүүлээ, үндэснийхээ брендийг, үндэснийхээ үйлдвэрүүдийг хэрэгэлцгээе гэж уриалмаар байна, тийм үү? Тэгээд одоо саяхан л да. Одоо 80 оны үе юм аа. 80 гэдэг он ч юм уу. Одоо 80-ад оны үе юм. 80-ад оны үе. Одоо аймгийн авраг молчин, мянгат молчин Жамбал Аргичаа гэдэг хүний адуу яг энүүгээр цувж гарч явахдаа сөвөрж исэн юм бил. Энэ өрх рүү. Энэ уурлоо. Тэ азар гадуу. Азар гадуу гэдэг маань бол одоо бидний одоо санаж агаар бол тэр 20-оос дээш ладуу байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр нь бол хэд байх нь сайн мэдэхгүй байна. Тэгээд одоо энд одоо цөмөрж одоо ороод адуу живээд тэгээд одоо энд бол улсууд бүгдөө ирээл одоо энэ хавьд нутгалж исэн улсууд л гаргаж исэн. Бугуйлдах нь бугуйлдаал мотор гөшөөл одоо янз бүрийн сургаах мотор гөшөөд ингээ гаргаж идэг. Тэр тухайн үед тэр айлын адууны азарга нь бол хонгор азарга байсан. Жамбал Аргичаа гэдэг хүний азарга их тангтай их чиг сайхан азарга байсан гэж ярьдаг. Өөрөөс нь гаргаж яхад л өөрийгөө авруулах гэж хамгийн түрүүнд тахиж орж ирдэг. За азарга байж наад муусаныг гаргаад гэл ингээл гаргаад байсан. Азаргаа лойж нь болгоод байдаг.
Тэгэл татаж гаргаад бугуйлдж ширхэн чирээл ингээл энэ мөсөн дээр гаргаад байсан. Хамгийн сүүлд хонгор азаргаан гарах гатал живжис гэж. Тэгэхэд бол тэр бол маш их учир утгатай юм болоо даа л бодоо. Тэгээ насаараа одоо энэ нутгалсан ийм сайхан улсууд л та. Тэгэхээр одоо манай энэ нутаг бол нөгөө нутаг хүн хоёр хүү холбоотой. Тэгээ энэ нэг бол одоо өгөөсөх гарга байхгүй. Тэгээд энэ сайхан нуур усаар авгуулсан. За дээрэс нь одоо манайхан чинь нэг хамгийн гол нь одоо нутаг усаар их авгуулдаг. Гурван булаг хайрхан гэдэг сайхан нутгаар авгуулад гурван булагсан. Тий. Тэгээд өнөөдөр энэ 3 дугаар багт оршин тогтнож байгаа энэ сайхан гөхнөр бол үнэхээр сайхан үзэсгэлэнтэй нутаг. Тэгээд үүний одоо хойдолд нь оршиж байгаа энэ өндөр жаргалтанд бол одоо далайн төвчнөөс 3200. Тэр оройд урах юм бол. А бид нар бол одоо 2800 гараад ирсэн байгаа. Өндөр төвшин дээр сууж ирсэн байна. Тий. Тий. Тэгээд 3000 чахууд л явж байгаа шүү дээ. Тийм байна. Нэлээ өндөр дээр яваа. Өндөр дээр байна. Тэгэхээр манай нутаг бол хаанаас оршин тогтсон салбар уус сайхан хэмжээнд бол хаанаас ингэж өксөж ирж идэг ийм сайхан ноён оргилтой. Ийм сайхан нутгаа тэгээд энэ нутаг усаараа авгуулдаг, нутгийн уул усаараа шүтдэг ийм сайхан нэг зах зээлээс хол ястал жинхэнэ нүүдэлчин монголчууд бол энд байна. Уул устайгаа ойрхон байдаг яардаг.